Бүгдээрээ сайн байцгаана уу? Цааш нь хөзрөө мэргийн бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн сэдвээр хамгийн ихэнд тантай хөвчлэн ямар энергитэй хүмүүс таардаг вэ? Хоёрдугаарт одоо таны амьдралд хийх хэрэгтэй байгаа гол шинжилэлт юу вэ? Гуравдугаарт танд сүнсний сэргэлт явагдсан уу гэсэн гурван сэдвээр хөзрийн мэргийн бичлэг эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх гурван зурагнаас хамгийн их сэтгэл татагдж байгаа нэг зурагаас сонгоод уншлагад ороорой. За бичлэгээ зогсоож жоод таймаа сонгож болно шүү. Нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатай тавтай морил. За хамгийн ихний сэдв бол та эргэн тойрондоо ямар төрлийн нэрхтээ хүмүүсийг өөртөө татдаг вэ гэсэн сэдв байгаа. За ерөөдөө энергийн хуулиар бол бидрийг өөр шигээ нэрхтээ хүнийг амьдралтаа татчихдаг гэсэн хууль байна. Гэхдээ үүнээс гадна нөгөө үеийн өрийн хууль гэж бас байгаа тийм. Энэ ямар утга учиртай вэ гэхээр сайн болон муу үеийн өрөөс хамаарч бидний өмнө насны болоод энэ насны үлээрээс хамаарч одоо угаасаа уулзах ёстой, учрах ёстой хүмүүс гэж байдаг. Тэд нар нэхэвчлэн ямар хүмүүс одоо байгаад байна. За мэдээж хэрэг энергийн хуулиараа ч ямар хүмүүс байгаад байна гэдгийг одоо дундажлсан байдлаар ерөөдөө хөзрөн дээр гарч ирж байгаа гэсэн үг. За энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд нэхэвчлэн юм хатуу нэрхтээ хүмүүсийг та амьдралдаа ер нь их татдаг. За хатуу нэрхтээ хүн гэхээр ямар үг гэхээр ер нь өрөвч, нинжин сэтгэлтэй одоо юу гэдгийг бусдыг хайрлах, ойлгох гэдгийг аль хэзээний ойлгоод дууссан хүмүүс гэсэн үг. Нэгсэндээ бусдыг хэрхэн хайрлах уу? За эсвэл одоо юу гэдгийг те хин нэгэнд яаж тус хүрхгүй гэх мэтчлэн юм нөгөө яг юм суур хүн бүрийн те хүн болж төрсний хувьд ойлгох хэвээр мэдэх хэвээр тэр бүх зүйлээ ойлгоод ерөөдөө дууссан. Тэгээд дараагийн шат буюу маш одоо чухал ойлголт руу орсон хүмүүс гэсэн үг. Хүн эхлээд өөрийгөө харилж ээж бусдыг хайрлах хэрэгтэй байдаг. Тэгээд бусдын өмнөөс туслах, бусдад юм хийж өгнө гэдэг нь бусдыг хайрлаад байгаа юм ерөөсөө биш. Гол нь тухайн хүн өөрөө одоо тэр тусламж авах гэдэг хүн өөрөө бодит байдлыг ойлгож өөрийнхөө төлөө хичээх, өөрийнхөө төлөө үйлдэл авна гэдгийг ойлгуулах нь өөрөө хамгийн том одоо бодит тусалцаа дэмжлэг гэсэн үг. Нэг удаа хүнээс удаан болдсон байна, ингэдгийм байна гэсэн ойлголт суух. Дээрэс нь зөвхөн одоо ингээд өөрөө хүчгүй мэдрэмж аваад заавал бусдаас авах хэрэгтэй, заавал бусдад ингэх хэрэгтэй гэсэн тийм байдлыг амьдралтаа гаргаад ивэл улам хүчгүй, улам сул тарай болдог. Тэгэхээр бусдад туслахын оронд бусдад бодит байдлыг нь ойлгуулж өөрөө хүчтэй гэж өөрийнхөө төлөө эзэн байхыг одоо ингээд ойлгоцсон. Тэгээд өөрөө ч гэсэн бусдаас нэг тусламж аваад өөрийнхөө хүнд хэцүү бүх зүйлийг өөрөө даван тулаас сурцсан. Тэгээд хүнээс ерөөсөө ингээд тусламж хариу нэгтгүү ийм төрлийн хүмүүсийг амьдралтаа их татдаг гэсэн үг. Тэгэхээр яг хатуу гэдэг нэр томьёонд орж байгаа ч гэсэн нөгөө талаараа л маш хүчрхэг хүмүүсийг амьдралтаа их татдаг. Тэр энэ хүмүүсийг яагаад амьдралтаа их татаад байна вэ гэхээр нэг талаараа та энэ хүмүүсээс сурах ёстой сургамж буюу та өөрөө тийм байх хэрэгтэй одоо зүйл байгаад байна гэсэн үг. Таны дараагийн шатнд гаргах хүмүүс гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол та энэ хүмүүсээс юу их суралцах хэрэгтэй гэхээр өөрийнхөө төлөө өөрөө хичээх асуудал гарсан бол өөрөө даван туулах, тусалцаа хэрэгтэй бол өөрийнхөө тэр аврагч байх гэдэг. Тэгээд гуйсан болгонд нь ингээд заагээд авахгүй бусдыг өрөвдөж хайрлж инэрчнэгээ тэр хүмүүсийн үнэсгүйгээд авахгүйгээр маш одоо тэнцвэртэй байж улс өртөөр аливаа хандах гэсэн зүйл болвол тань маш хэрэгтэй байна. Тэгэхээр төдий хэрэгээр хэрэгтэй байгаа учраас таны амьдрал тэр хүмүүс их оруулаад байна. Тэр хүмүүс тань тэгж хандлаа гэж эсвэл одоо бусдад тэгж хандлаа гэж тэр хүмүүс огт муу хүмүүс биш. Бүр дараагийн шатнд гарцсан ийм хүмүүс гэдгийг бас маш сайн ойлгох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийг амьдралд чинь ингээд байгаагаар нь хүлийн шүрөө та өөрөө тэр төвшин рүү ингээд гараад тэгээд тэрний дараагийн төвшин рүү амьдралын төвшнөө бас хурдан ингэж өсгөх хэрэгтэй байна гэсэн ойлголт ирж байна. Түүнээс биш одоо энэ хүн надад ингэ хандж байгаа миний нэрийн төрөнд ийм муухай хатуу хүмүүс байдаг. Энэ хүмүүс намайг ингэхэд ингэсэн, тийм тусланд гоохот гэсэн би тэр үед тэгж тусалж чад надад тгийгүү гэдэг ийм одоо хөргөчийн сэтгэл зүг бүрэн авч хаях хэрэгтэй гэсэн. Тэгэхээр та өөр ямар ч нөхцөл байдал тулсан бай өөрөө өөртөө эзэн байж хүнд ч одоо гошгохгүйгээр хүн болгон өөрийн гэсэн амьдралтай тэрийг зохицуулаад тэрийг даван туулах гад явж байгаа гэдэг нь бүрэн дүрэн хүлээн зөвшөөрөөд та өөрийнхөө төлөө хичээх хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосоо гэж хүсэж байна. За тэгээд нэмэлт картн дээр бас ерөөдөө энэ одоо цаг үед
ерөөдөө нэлээд сэтгэл готроход ч юм уу эсвэл ингээд маш их одоо асуудлууд үүсэж байгаа цаг үе байх боломжтой. Яагаад гэхээр нэг гар иргэсийн шилжилт хөдөлгөөнүүдээс болж байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд гар иргэсийн шилжилт хөдөлгөөнүүдийн үед бидэрт тухайн одоо үед ямар нэгэн зүйлийг маш сайн ойлгох хэрэгцээтэй үеуд ингээд тулгардаг. Тэгэхээр тэр үеүүдэд одоогийн байдлаар танд энийг маш сайн ойлгох гээд байна гэдгийг ойлгоод явчвал нэгэн тухаарчвал танд дараагийн шатны бүр гоё хүмүүсийг таны амьдралд дуудаж таны амьдралын дараагийн гоё бас одоо шинжилэлт, өөрчлөлт тэр гоё зүйлүүд рүү ингээд оруулдаг гэсэн үг. Тэгэхээр ямар нэг хэцүү зүйлээр дүргэлж дандаа ингээд ийм дараагийн шатны гоё сайхан зүйлс байдаг. Гэхдээ мэдээж хэрэг дахиад таныг сорьсон зүйл байгаа. Гэтэ тэр үед та илүү өмнөх шигээ биш хурдан ухаараа сурчсан юмны цахилгааг нь тайлцсан байх болохоор илүү одоо хэцүүг нь амар даван тулаад сайхан үед нь илүү урт болж ирдэг гэсэн үг. За хоёрдугаар сэдв болвол яг одоо танд хэрэгтэй байгаа, таны амьдралд хэрэгтэй байгаа шинжилэлт юу вэ гэсэн сэдв. За таних дээр бол ялчгүй орчин гэж гарч ирсэн. Орчноо солих гэдэг. Нэг бол одоо орчноо илүү гоё сайхан болгох. За юм байж болно. Нэгсэндээ таны хувьд ингээд тухайн орчны энерги маш хүчтэй нөлөөлдөг төрлийн хүн учраас орчноо гоё сайхнаар мэдрэх дээрээс нь өөр орчныг мэдэрч ийж таны одоо нөгөө зарим гацалтууд, сөрөг блокууд, энэ зүйлсүүд ингээд өөрчлөгдөн. Тэр нөгөө ангааж эдгэрэх зүйлүүд эдгэрнэ гэсэн. Яалчгүй орчноос үүдсэн одоо тийм сөрөг энергийн одоо тийм бүлэрлүүд танд байгадаг. Дээрээс нь сэтгэл зүйн хувьд бас байгадаг гэсэн. Тэр магадгүй аялах ч юм уу тий эсвэл одоо юу гэдгийг нэг 7 хоног сайхан гоё амрах, амралтын дараа хөдөө гарах, эсвэл бүр гадагшаа аялах, эсвэл бүр юу гэдгийг ямар ч тийм гоё газар үзэх, мэдрэх яг ийм зүйл бол танд маш их дутагдсан байна. Энэ ч зөвхөн оюун санааны амралт үдэггүй таны биеийн дотор болон энергийн биеийн дотор хамгийн гол нь бохирдсан байгаа. За бүр цаашлаа сүнслэгт тань бохирдсан байгаа тэр бүх сөрөг мэдээллүүд танд цэвэрлэгдээд танд бас дээрээс нь маш том амьдралын урам зориг болж өгнө. Тэгжээж одоо та дараагийн шатны төлөвлөгөөнүүд, зорилгоуд, амьдралын дараагийн бүлэг, дараагийн алхам руугаа маш хүчтэй орж чадна. Тэгэхгүй бол ингээд нэг л ингээд одоо юу гэх юм таны хувьд сэтгэл санааны хувьд ингээд юм тогтоон бас байгаа байдлууд байгаа даахгүй. Энэгээр ингээд та амьдралынхаа дараагийн бүлгийг нэхэд аюу хэцүү аваад байна гэсэн үг. Яг наана нь ингээд гацсан. Тэгэхээр энэ ч ингээд удаан байгаадахаар ухрах талтай учраас бүр илүү ингээд өөрөө хэцүү нөхцөл байдалд авч байгаа талтай учраас яаж иж байгаа өөртөө зориулт гаргаж аваад нэг мэдрээд үзэх хэрэгтэй. Гэтэ нэх олон хүнтэй ихээс илүү яг өөртөө ганцаараа байвал илүү сайн. Яг ингээд тэр өөртөө зориулж байгаа хугацааг бүрэн мэдрээ за явж байхдаа бүр болж өгвөл бясалгал хийгээд ч юм уу те яг тэр тухайн газрын эрчим энерги ингээд бүрэн гоё аваад мэдэрч ийж тань ингээд бүрэн шинжилэлт гоё энерги хөвсөл явагдана. Тэгэхээр таны амьдралд одоо бол энергийн блокууд маш их байна. Тэр энэ энергийн блокийг тайлж ийж та яг дараагийн шат руу маш хурдан гарах гадар шинжилтүүд болох гэдэг гэсэн үг. За мөн дээрэс нь орчин тойрондоо бас таныг сэргээдэг гоё зүйлсийг тавих. Одоо гоё чимэглэл декорууд те таны гоё амар амгалан болгодог зүйлс за магадгүй одоо юу гэдэг гэртээ шинэ тавилга авах ч юм уу эсвэл шинэ гоё чимэглэлүүд авах. За магадгүй одоо юу гэдгийг яг ор хүнчлийн даваа илүү яг өөрхөн гоё унтахад тохиромжтой гоё өнгөөр солих, өшөөнийхөө өнгийг солих ч юм уу өнгөнүүд тэр бас их анхааруул тохиромжтой. Тэгээд дээрэс нь ерөөдөө ингээд таны одоо зан характер байдлын хувьд энийг үзэж байгаа хүмүүс илүү ингээд тийм зөөлөн төрлийн хүмүүс байгаа байхгүй маш зөөлөн юм хинэрч хайрлсан тийм хүмүүс хөвчлэн орчин тойронд байгаа зүйлс нь маш хурдан энергийн дуусдаг. Яг тэгэхээр өөрийнхөө энергийг ингээд гадагшаа хурдан гаргаад тахаар тэр маань ингэсэн энэ маань ингэсэн үн ч тэгсэн тэр ч тэгсэн гэд бусдад ч тэр өөртөө ч тэр ингээд санаа завсаргаад бүх энерги ингээд алдчихдаг. Тэгэнгუтлаа орчин тойрныхоо энергиэр маш хурдан ингэж өөрийгөө цэнэглэх гэж оролддог. Тэгээд орчин тойрны энерги нэгэнт нурцсан унцсан болвол за ингээд нөгөө асуудлууд үүсэж эхэлдэг. Тэгэхээр таны одоо орчин тойрон таны энергийг цэнгэлдэг гоё тийм энергийн зүйлсүүд маш гоё тиймэрхүүнүүд байх хэрэгтэй. Дээрэс нь ургамал
маш сайн байвал зүгээр. Ургамал сайн авч тавиад ирсэн ургамлаа маш сайн арчлах. Ургамал өөрөө тухайн эзний анааж идгээд гэж үздэг. Дээрс нь орчныг анаадаг. Хамгийн гол нь мэдээж хэрэг амьтай зүйл учраас ургамал аваад өхүүлээд ажиллахгүй. Тодорхой хэмжээний маш сайн анхаарал шаардлагатай. Тэгэхээр ургамал аваад тэрийг маш сайн ингэж ургуулах, тэгжээж бас орчин тойрны энерги ингэж өсгөх хэрэгтэй буюу ерөөдөө амьд энергитэй зүйлүүд хідээ чинээ байна, төдий чинээ ер нь орчны энерги бас цэнэглэгдчихэд дээрээс нь мэдээж хэрэг гоё цэвэрхэн байх гэдэг бол мэдээж хэрэг тухайн орчны энергийг бүрэн гоё сэргээдгээ. За тэгээд түүнээс гадна нэмэлтээр ингээд ерөөдөө ингээд энэ хүмүүст хандаж хэлэх бүр ёстой нэг зүйл нь гэрээ чинь ямар нэгэн зүйлийн энерги нэх муудсан байх боломжтой гадна. За тэр нь ялангуяа одоо гэдэг бурхан тахилч юм уу ямар нэгэн өвчтэй нэртэй холбоотой зүйл нь нийгэм нь гимцсэн ч юм уу эсвэл тэрийг ингээд одоо юу гэдгийг хэрэг бурхан тахил бол тэрийг ингээд байнга сүү цагаан өргөөгүй ч гэдэм үү ямар нэгэн байдлаар тэр нэг хүчтэй гертэнд байдаг энергийн зүйл нь нэг жоохон сөрөг ч юм уу одоо тийм болохгүй энерги гаргаад байгаа тийм зүйлүүд ажиглагдаад байна. Тэгэхээр тэрэн дээр анхаарад магадгүй тэр одоо гэдэг бурхан тахилын 50 өрн ширээн ч юм уу эвдэрсэн байж болно. Эсвэл гэрээ чинь хамгийн онцгүй нэрхтэй газар байж болно. Эсвэл болохгүй юмар нь оролцсон байж болно. Тэ ямар ч асуудал байх боломжтой. Тэгэхээр тэрэн дээр нэг бас нэг анхаарал гаргаад үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэнцээ чинь бас нэг том асуудалхаар орчны энергийг маш хурдан ингээд хэцүү болгочдөг. Энэ талтай тэгэхээр таны хувьд бол ялчгүй орчны энерги гэдэг зүйл дээр анхаарал таны амьдралд дараагийн өсвөл шинжилэлт дараагийн түвшинд гарах одоо тийм зам нь нэгтгэж байна гэсэн үг. За 3 дугаар сэдв нь болохоор таны сүнснээс сэрэлт явагдсан уу гэсэн сэдв байгаа. За сүнснээс сэрэлт гэдэг маань болохоор хүн өөрийн гэсэн зорилготой байгаа энэ амьдралд одоо юу хийх гэж ирсэн гэдэг. Ерхэдөө бол бид нар маш олон амьдралыг туулдаг. Ерхэдөө өөрийн сүнсээрээ гэсэн үг. Тэгэхээр маш олон махан биеийг махан биеинд ороод тэр болгоноор өөрөө гэсэн зорилготой явж байгаа. Тэгэхээр энэ амьдралдаа ч гэсэн тодорхой хэмжээний зорилготой түүнийгээ биелүүлэх тийм үүрэг даалгавартай байгаа. Нэгсэндээ өөрийнхөө хувь зээг таних гэсэн үг шүү дээ, тийм. Тэгхгүйгээр өөрийн хувь зээ, өөрийнхөө зорилгыг танихгүйгээр ингээд өөр юм хийсээр агаад өөрийнхөө хувь зээнээс ингээд уруудаад яваад идэг хүмүүс бол маш их байдаг. Тэгэхээр өөрийнхөө тэр гол хувь заяа зорилго тэгээд тэр төдийг өөрийн дотоод жинхэнэ мөн чанар хүч чадал тэр бүхнээ таних тулд энэ махан бие маань ухамсарлахын тулд сүнсний сэрэлт явагддаг гэсэн үг. Тэгэхээр таны картан дээр бол энэ сүнсний сэрэлт явагдсан уу гэдгээр ер нь бол одоо хүртэл явагдаж байгаа гэсэн тийм карт болсон. Тэгэхээр заримдаа энэ нь ерөөдөө жоохон тав байдлаар ойлгуулах гад байх магадлалтай буюу хэрвээ одоо үүдээ яг энэ сүнсний сэрэлт явагдаж явах хугацаанд та маш хурдан одоо өөрөө талаад би ингэх хэрэгтэй юм байна. За би ийм ойлгох хэрэгтэй юм байна. За биний ингэх хэрэгтэй юм байна. Гэт өөрийнхөө одоо дотоод зүүн совингоо маш сайн ойлгож сонсож тэрийг хурдан үйлдэл авч чадвал энэ үйл процесс маань маш эергээр бөгөөд хурдан болоод ингэж явдаг юм зүйл байгаа. Гэтэл хүн ухаарахгүй болохгүй тэрийг ингэ хүлээж авахгүй байсаар байгаад улам ингэж өөрийнхөө амьдралд хэцүү зүйлийг ингэ өрөнд удаад улам зовж иж ухаарах гэдэг талтай. Тэгэхээр сүнсний сэрэлтэн дээр ирэхэд хүний амьдралд ойлгох ёстой, ухаарах ёстой зүйлүүдийг ингээд алхам шатчаттайгаар ойлгуулахын тулд ингээд таны дотоодоос таны зүүн совингоос л ирэхэд маш их мэдрэмжүүд төрдөг. Тэгээ таны бодит амьдрал дээр маш олон зүйлүүд болдог гэсэн үг. За ингээд ирэхдээ бол энэ сэдвүүд маань ингээд дуусчихээн. Тэгээд энийг үзэж байгаа хүмүүс бас их одоо сүнсний төвшин их өндөр байх магадлалтай. Тэгэхээр төдий хэрэгээр маш хүчтэй одоо үйл явдлууд танд болж байх хандлага их өндөр учраас одоо энийг сонсч ийн гэдэг чи өөрөө бас маш том илрэл тохиохгүй. Та энэ зүйлийг сонсоод ийм чиглэлийн юмыг ингээд танд гарч ирээ тань мэдээлэл хүргэнэ гэдэг нь. Ерөөсөө хүн ямар нэгэн байдлаар санамсаргүйгээр тохиоллоор гэж юу нь бол байдгүй. Бүх юм хувь зээний дагуу болж идэг учраас та өнөөдөр энийг ингээд сонсох ёстой.
ойлгох ёстой байсан учраас танд хүрч ийн гэсэн. Тэгэхээр энэ ч гэсэн таны сүнсний сэргэлтэнд явагдаж байгаа процессын нэг хэсэг байхгүй юу? Тань ямар нэгэн зүйлийг ойлгуулж байгаа зүйлийн нэг хэсэг гэсэн. Тэгэхээр энэ чиглэлийн хүмүүс аль болох бясалгал хийгээд одоо энэ чиглэлийн гэдэг маань илүү ингээ хүчтэй явагдаад байгаа хүмүүс маань илүү бясалгал сайн хийгээд тэгээд дээрэс нь чадвал бас йог руу ирэхэд оруулах зүгээр йог болол зөвхөн дасгал хөдөлгөөн биш бүхэл бүтэн одоо гэгэр хүртэл маш олон тэр нарийн үйл ажиллагаануудыг ингэж цогцоор нь бий болгож идэг гайхалтай зүйл. Тэгэхээр та бүхэн маань йог бясалгал замун дээрсний энэ чиглэлийн сургалтуудыг өөртөө хүлээн авснаар сүнсний сэргэлтийг маш таатаагаар хурдан даван туулах боломжтой байдаг буюу бид нар одоо нөгөө зовж ухаарахаас биш илүү нөгөө жаргалтайгаар ингээд тэр тухайн зүйлийг ингээд ухаарад ойлгочвол заавал ингээд хүнд хэцүү байдлаар ойлгох шаардлагагүй болчтой. Тэгэхээр сүнсний сэргэлт гэдэг зүйл маань өөрөө нэгсэндээ бас сорилт. Тэгэхээр тэр сорилт нь улам хүндрээ яваад байдаг гэсэн ойлгохгүй хүлээж авахгүй байх гэсэн. За тэгээд та нартаа хэлэхэд та хэд маань нөгөө нэг хүзрийн мэрэг бүр дээр яриад байгаа 15,000 онлайн нэнгд ороод ирвэл та бүхэнд маш хэрэгтэй одоо энэ чиглэлийн буюу сүнсний сэргэлт болон бусад одоо энэ нэрэг хумсрын чиглэлийн сургалтуудыг та нартаа маш ойлгомжтойгоор хүргэж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн зүйлүүдийг бид нар угаасаа яг энэ онд гэдэг яг энэ эргэн үед бол маш сайн ойлгож ухаарах хэрэгтэй байгаа буюу угаасаа энэ одоо үе болохоор тэр чигээрээ сүнсний сэргэлт үе буюу нийгэм тэр чигээрээ сэрж байгаа юм үед байгаа гэсэн. Тэгэхээр яагаад ингэж маш одоо хүнд хэцүү зүйлүүд нийгэм дээр ингэ болгоод байна вэ гэхээр ямар нэгэн өөрчлөлт шинжилэлт гарахын хэрээр хуучин муу зүйлүүд нь ингэж одоо юу гэдэг устдаж өгөө болж одоо сайн зүйлүүд нь төдийрийгээр дэшээ хурдан цойлж тодорч гарч ирдэг ийм байдгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар ойлгож амьдралдаа хувьсан өөрчлөлтүүдийг гаргахын тулд ойлгох ёстой, ухаарах ёстой зүйлүүд аль бидэрт байгаа. Тэгээд тэрэн дээр тусалсан маш гоё сургалтуудыг өгнө. За тэгээд хүзрийн мэрэг бас тусгай хүзрийн мэрэгүүд орно. Дээрээс нь бүр хүзрийн мэрэг зааж өгнө. Та өөртөө болон бусдад хүзрийн мэрэг хийж сурна гэсэн үг. Тэш төдөгөө 100 гаруй төрлийн дамжлалыг та өөртөө болон бусдад хийж сурнаа. Ер нь бол ингээд бид нар заавал хүнд үзүүлээд тэгээд тэрийг ингээд дамжлал хийх гээд ингээд нэгдүгээрт мөнгөний хувьд маш алдагдaltaй маш мөнгөийг зарцуулна. Гэтэл бид нар ч өдөр тутамдаа л нийгэмтэйгээ ингээл олон дунд хахад бидний авраа яадаг гэдэг энэ нэрийг маш хурдан гэмтэн маш улаан хурдан харцсан хилэнд өртөн маш хүмүүс одоо ингээл нэг нэгэндээ муухай одоо дээж та муухай юм хийдэг болцсон. Тэгэхээр тэр бүрийг бид нар байн хүнд үзүүлэл байн засуулаад яваад байх. Цаг завын хувьд ч гэсэн хэцүү дэрсэн зөв сайн өндөр очиж гинүү гэдэг нь хүртэл асуудалтай төвчрөөс энийг өөртөө болон харьцаа дотны хүмүүстэй ингээд засал домоо ингээ хийгээс сурчвал энэ цаг үед танд маш хэрэгтэй бас нэгэн ур чадвар болчихж байгаамаа гэсэн үг. За тэгэж төдийгүй тогтмол хамтдаа зүгмээр бясалгал хийж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ийм олон зүйлийг өрт 15,000-аар авч байгаа. Энэ цаг үед ингээ хүн болгоно маш хэрэгтэй болов гэсэн үднээс ерөөдөө болвол орчмоор 300-аас 400 мянган төгрөгийн хооронд явагддаг сургалтаа та бүхэнд ийм хэм дүнтэйгээр ганцхан удаа явуулж байна. Тэгэхээр маш олон хүмүүс хамрагдаж байгаа. Тэгэхээр та хоцрохгүй хүн шиг бас амжаад хамрагдаарай. Комент хэсэг та бүхэн маань 555 гэж бичвэл та бүхэн автоматар мэдээлэл очино. Хэрвээ та бүхэн YouTube хаягаас үзчихвэл дотоод ашигнгаа хамшиг пэйж үзснийхаа ямар ч постны комент хэсэгт 555 гэж бичвэл та бүхэнд маань автоматар мэдээлэл очих болно. За тэгээд та нартай хамгийн сайхан бүхний хүсээрөө комент хэсэгт миний амьдрал өргөлж өрөөл дүрэн байдаг гэж гоё аффирмашн бичээрэй. Ингээд 2 дахь үзрийг сонгосон хүмүүсийн мэргэлээ орцгоё. Бүгдээрээ сайн уу 2 дахь үзрийг сонгосон хүмүүс маань туршлагатай тавтай байрал. За 1-р сэдв бол танд хөвчлэн ямар энергитэй хүмүүс таардаг вэ гэсэн сэдв байна. За ерөөдөө энергитэй хүмүүс таардаг вэ гэдэг маань та өөрөө ямар энергитэй амьдралтай тийм хүмүүсийг татна гэдэг байгаа штэ. За энэ бол энергийн хууль. Энергийн хуулиас гадна бидэрт үйлдвэрийн хууль гэж байгаа тийм ээ. Үйлдвэрийн хууль бол одоо өмнөх насны бөгөөд энэ насны бидний сайн болоод одоо сар зүйлээр учирч байгаа хүмүүс гэсэн үг.
Тэгэхээр хувь зээний дагуу заавал учрах ёстой хүмүүс гэж байдаг. Үнэхээр одоо та зөв сайхан байгаад хахад хүртэл онцгой хүмүүстэй уулзаж уулзах тийм тохиолдлууд байдаг штэ амьдралд. Тэр нь ямар утга учиртай вэ гэхээр заавал тэр хүнтэй уулзаж ямар нэгэн зүйлээ ойлгох ёстой байсан. Гэтэл тэр хүн таны амьдралаас үнэхээр авахгүй удаад байна гэвэл тэр нь ямар учир шалтгаантай юм бэ гэхээр тэр хүнээс ойлгох ёстой зүйлээ ойлгохгүй зөвхөн тэр одоо хэрүүл маргаан тэр тундаа л байгаад байна гэсэн үг. Тэрэндээ утгалталж ивэл тэр асуудлаа одоо улам том болгоод байгаа байна гэсэн үг. Тэгэхээр таны амьдралд одоо энэ ч вэ яг тавар ямар нэрхтэн тэм нэрхтэн гэсэн аль хуулийнхаа дагуу ерөнхийдөө нийтлэг ямар хүмүүсийг та амьдралдаа татаад байна гэдгийг ерөнхийдөө хүзрийн мэргээр үзгээд байна гэсэн. За тэр картн дээр бол та амьдралдаа хөвчлэн манлайлагч хүмүүсийг татдаг. За энэ нь болохоор ямар нэгэн зүйлийг ингээд мэддэг, чаддаг, өөрийн гэсэн зүйл юм хийцэн, хүнд ингээд заах зүйлтэй, ойлгуулж чадах зүйлтэй ийм хүмүүс амьдралдаа татдаг. Ийм хүмүүс таны амьдралд яагаад ингээд их байгаад байна вэ гэхээр гэхдээ бас хамгийн сонирхолтой нь ингээд хоёр төрлийн хүзэр байгаа байхгүй. Нэг нь болохоор угаасаа мэддэг чаддаг хийцэн өгсөө явж байгаа. Нөгөөх нь болохоор мэддэг чаддаг хэрнээсээ амьдрал нь ямар ч бүтэмжгүй зүгээр л ингээ хийх хоосон яриад байдаг тийм хүмүүс. Тэгэхээр яагаад ийм хоёр төрлийн хүмүүс байгаад байна нөхөр амьдрал тань ингээд хоёр замыг ингээд ерөөдөө харуулад байгаа даа гэсэн. Хэрвээ ямар ч үйлдэл авахгүй тэрийг ингээд хийхгүй зүгээр л ингээд сураал таниал ойлгоол ингээд мундаг ухаантай л байгаад байвал хүнийг л газраа гацдаг. Би угаасаа мэддэг чаддаг би угаасаа л ингээд болгочдог гэсэр ямар ч үйлдэл авдгүй юм их голж шилдэг ажлыг ч вэ эсвэл юм их ч вэ та ингээд багаас нь эхлэх дургу нэг том хөдлөх гэдэг. Тэгээд нэг том хөдлөж жагаад улам ингээд юмыг алддаг юм жижигээс нь багаас нь хийдэггүй. Тэгээ хийгээд ингээд тэрийг ингээд алдсан бол ингээд амьдрал нь сүрц юм шиг нурчдаг те. Эрсдэл даах чадваргүй дахиад уршаа ингээд хичээгээд явах тийм чадваргүй байлыг ингээд харуулдаг. Энэ нь бол өөртөө ч төдөө бусдад амар юм төвхтэй байдаг. Нөгөө талд болохоор ингээд хийдэг ярддаг хэрнээсээ угаасаа ингээд юм хийгээд бүтээд болоод яваад байгаа. Тэгээд тэрийг дараагч нь дахиулаад байгаа юм хүмүүс гэсэн. Инхээр ерөөдөө таны яг энэ амьдралын цаг хугацаа яг одоо энэ мөчөд бол таныг яг хоёр жишээ хүмүүсийг л өөр нь харуулад байна. Яг алийг сонгох вэ гэдэг. Тэгэхээр мэдээжийн хэрэг юмыг жижиг хэлтгүүгээр нь хийгээ тэрийг үр дүн одоо хүрхгүйсэн ч гэсэн алдсан ч гэсэн дахиад өөр зүйлийг оролдож үзэх, дахиад шинэ зүйлийг эхлүүлэх, тэгээд туртай зүйлээ олтлоо дургүй машуулан зүйлсээ хийж болно. Эсвэл туртай бүх зүйлээ хийж болно. Гол нь тэр бүхэнд нөгөө амжилттай байх нь чухал биш. Тэр бүхнээс ямар нэг ойлгосон, сурсан тэр скил буюу ур чадрууд нэг өдөр ингээ бүгдөө нийлсээр агаад таны яг хүсэдсэн зүйл гарч ирэх үед тэр хүсэдсэн зүйл тэр олон төрлийн ингээ таны гэдэг энэ тэнд ингээд цугларсан чадрууд нэгдээд таны өөрийн гэсэн хүсэдсэн зүйлийг бий болгодог гэсэн үг. Тэр энэ ур чадвар нь зөв шүү. Ингэж одоо ийм хүмүүс шиг ингэж байвал амьдралдаа ингээд те маш олон зүйлийг ингэж хийж бүтээж чадна шүү гэдгийг танд ойлгуулахын тулд танд ийм хүмүүсийг ингээд маш их татаад байна гэсэн. Танд үзүүлээд байна гэсэн. Хэрвээ таныг ингээд ойлгохгүй байвал нөгөө нэг юм чаддгүй, хийдгүү, хойшоо суудаг, хойрголдог хүмүүс нь улам ихсээд тэр хүмүүсийн энерги намгаалаа та яг тийм болох магадлал маш өндөртэй. Тэр нөө юм хийдэг чаддаг ярддаг хүмүүсийг энэ ингэдэг энэ бол өстой нэрэмээрэ гэд нэг юм бүр юм ихэр болгоно. Тэгээд ийм та ихэр болгоцсон яхаа хэрэг мэдээж хэрэг таны нөө өсөл зөрлөө мөрөөдөл дотоод хүзэн бичүү гэдэг тэр бүхэн чинь ингээд алдагдаа амьдралын улам хэцүү зам руу ойртоо тэгээд тэрийг ухаарахгүй бол бүр л унаад нөгөө нэг малаалдаг хүмүүс биш бүр шал өөр эсрэг одоо онцгой хүмүүсээр таныг улам татдаг болгоно энергийн хуулаараа. Тэгэхээр энийг та даваад энэ зүйлийг ойлгуулах гэдэг нь гээд тэр зөв зам руугаараа зөв хүмүүсээс үлгэр жишээ сонсоод тэгээд дараагийн шат руу гарах үед тань дахиад дараагийн илүү гоё хүмүүсийг таны амьдралд удаад тэрнээс ойлгох ёстой зүйлээ ухаарад ингээд хүндээш улам ахтгаа гэсэн үг.
Дээшээ ахихын нэг гоё зүйл нь асуудал гарч ирнэ гэхдээ нэгэнт асуудлыг даваа сурсан үний үед тэр асуудлыг даван туулах хугацаа нэлээд богинохон тэгээд зовж ихээс илүү нөгөө нэг энэ чинь асуудал гэд хүлээн шүрэх чадвартай тэрийг шийдэж даван туулах юм чадвартай хомсортой болсон учраас тэр нь баг эргээгээд илүү зовлон гэхээс илүү кайфтай одоо ийм тайван тэрийг ингээд хүлээж авч гүйцэлдүүлэх юм чадвартай болсон байдаг гэсэн үг. За тэгэхээр 2 дугаар сэдв рүү ингээд оръё. Таны амьдралд ямар шинжилэлт хэрэгтэй вэ гэсэн сэдв байна. За ер нь бол картан дээр бол маш тодорхой гарч ирсэн. Энэ нь ямар шинжилэлт вэ гэхээр та яг үр хүнд зориг хүсэлтэд яг хүрэх чадвар. Танд ийм төрлийн шинжилэлт хэрэгтэй буюу залхуурах эсвэл ингээд хойшлуулах. Тэгээ ямар нэг юм төлөвлөгөөгүйгээр эсвэл төлөвлөгөө гаргасан гэсэн тэрнийхэн төлөө ингээд шаргуу байх гэсэн тийм зүйл байхгүй. Энэстэй болоод амьдралдаа одоо ингээд хүлээн авах боломжтой байсан тэр маш их боломжуудыг ихэд алдсан, цаг хугацаа алдсан одоо үеуд бүр маш их байгаа байхгүй. Тэгэхээр та одоо байгаа түвшнээс 10-20 дахин илүү байх боломж танд бүр маш их байна. Яагаад гэхээр таны хувь хүний яг дотоод энерги чинь болохоор хийсэн зүйл чинь ингээд бусад хүмүүсийг бодвол хэд дахин үржигдэж ингэж биелэлээ болдог юм хүчтэй хавар энергитэй хүн. Гэхдээ та тэрийг ингээд ямар ч ингээд үйлдэлгүй болгоод ингээд орхиод байдаг. Нэг бол буруу хүмүүстэйгээ нийлээд хайрын өрн тарын хийгээд байдаг. Тэгэхээр нэгдүгээр зөв хүмүүсийг сонгох, хоёрдугаарт зорилго мөрөлөө тодорхой гаргах, тэрнийхэн төлөө тэр зорилгоо бүр дахиад 10 үржүүлээд тэр зорилгоо яг 10 үржүүлжиж та ядаж тэр зорилгоохоо ингээд яг мөнцсөн зорилгоос 2-3 дахин илүү хийсэн байна. Гэтэл та энийг зорилго тавиад та тэрнийхээ үнэхээр хичээсэн ч гэсэн наан буудаг. Ямар ч зорилгоныхоо яг тултал хийдэг хүн баг маш их одоо тэмцэл, цензуур, за тэгэл хичээл зүтгэл, амбиц, тууштай байдал, сахилга бат. Тэгээ үнэнч байдал ингээд маш олон зүйлийг шаарддаг тий. Тэгэхээр энэ зүйлийг өөрөө хэр хэмжээнээс ингээд гаргаад өөрөө чадгаараа хичээхэд та өөрөө хүсэжсэн үндсэн зорилгоос 2 дахин 3 дахин илүү байлгахын тулд та 10 дахин илүүгээр том гэж харж тэрнийхэн төлөө явах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр танд ийм чадвар маш тутмаг байгаад байна. Ийм шинжилэлт танд маш хэрэгтэй байгаад байна. Таны амьдралд ингээд хизээ шинжилэлтүүд, өөрчлөлтүүд болдог гэхээр таны зорилго тавиад тэрнийхэн төлөө хичээх үед та өөрийнхөө төлөө хичээхгүй бол шууртанц таны төлөө хичээхгүй гэсэн үг. Танд сэтгэл гарахгүй. Хэн өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргаж ийн тэрэнд өрөөлж оршихуй ертөнц олон бусад дээд хүчнүүд ингэж тусалж тэрэнд нь тийм болж идэг. Гэтэл ингээд нөгөө нэг ингэж аваад болчих واخ би зөв сайхан явж байгаа тэгж жагаад ингэчих واخ ингэж жагаад ингэх واخ за тэгээ болондоо гэдэг энергээр хүн үргэлж үр амжилтыг ингээд нурааж идэг. Тэгээ шинжилэлт биш үргэлж ингээд нэг юм одоо ингээд өмнө байсан энерги ингээд улам хуучруулад мутгаад ингээд яваад идэг сул талтай. Гэтэл шинжилэлт олгоод тэр ингээд хуучин энергийг бүрэн дүр устгаа дахиад гоё дараагийн шатнд гаргаад тэрийг дахиад устгаа дахиад дараагийн шатнд гаргаад энэ зүйлүүд ерөөсөн мөрөөдөл зорилго дээр тэрийг хийх гүйцэтгэх зүйл дээр л ингээд төрүүлж явагддаг гэдгийг танд яг одоо ингээд ойлгох хэрэгтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэнд чинь тусалдаг танаас илүү хүмүүстэй хамт байх, илүү хүмүүстэй нийлэх, гар нийлэхтэй ийм зүйлүүд байна. Танаас бүр илүү хүмүүс гэсэн үг. Таны хийгээд ингээд авцсан хүмүүс. Тэр хүмүүсээс суралцах. Тийм одоо цаг хугацаа танд хэрэгтэй байгаад байна. Тэгээд хийх чагаа зүйлээ бусдад бас тийм ярих хэрэггүй. Яг хийгээд дуусны дараа угаасаа таны хийсэн зүйл чинь ингээд хүмүүст харагдана гэсэн. Яриад тахаар хүмүүсийн хэл ам элдв сайжив ингээд танд маш хурдан нөлөөлдөг буюу таас ингээд нэг зөөлөн төрлийн авраатай учраас хүмүүсийн хэл ам элдв юм ингээд хурдан тусаад таны хийчихсэн бүтгэжсэн зүйлд ингээд шууд гацалтууд ороод ингээд хаалтууд ороод ирдэг. Тэгэхээр хинд чихлэхгүйгээр бүрэн дүрэн гүцээж одоо өөрхөн нэмийг дуусгасны дараа бусдад бараг ярилтгүйгээр таны хийж бүтээсэн зүйл харагддаг байх үс хэмжээнд хүчтэй юм ингэж хийж сурах хэрэгтэй байгаад байна гэсэн. За 3 дугаар сэдв. Танд сүнсний сэрэлт явагдсан уу гэсэн сэдв байгаа. За сүнсний сэрэлт гэдэг нь юу вэ гэхээр
хүн бүр өөрийн гэсэн амьдралд хийх ёстой үүрэг даалгавар зорилготой буюу ямар нэгэн зорилгогүй хүнд хүрэх боломжгүй. Бид нар маш олон амьдралд туулдаг тэр бүртэйгээ сүнстэйгээ яваад өөр махан биед ингээд орж явдаг гэсэн үг. Тэгэхээр одоо сүнсэнд хүний одоо бүх зорилго мэдээлэл юу гэдгийг тэг бүх зүйлүүд шингэсэн байдаг. Тэгэхээр тэрийгээ ингэж махан биеиндээ одоо сэрээж сануулж юм зорилготой шүү, юм хувь зээтэй шүү, юм хүчин чадалтай шүү те. Юм хийх ёстой шүү гэдгээс сэрж танихын тулд энэстэй одоо хар ертөнцид хийсэн гэрээ гэж байдаг. Тэр гэрээгээ санахын тулд сүнсний сэрэлт болдог гэсэн. Тэгэхээр хүн бүрт болдог. Таны хувьд одоо ингэ болцсон уу? Эсвэл одоо болж байна уу? Эсвэл удахгүй болох уу гэдгийг нь одоо үзэж өгч байна гэсэн. Зэрэгтэй картан дээр бол эхлээд бүр ингэ маш удаж байгаа юм байдлаар явагдаж байна. Таны үед бол бүр нэлээд удаж байна гэдэг нь 1-2 жилийн хугацааны өмнөөс бүр их ингэ эхэлсэн байна гэсэн. Энэ нь танд янз бүрийн байдлаар мэдрэгдсэн байж болно. Амьдрал чинь одоо олон асуудлууд болоод ингэ дуусгүйсэн байж болно. Эсвэл гинтл бясалгал ч юм уу те ингээл нэр гэдэг зүйлийг та сонирхоод хэлсэн байж болно. Янз бүрийн зүйлүүд ингээд танд үүссэн. Угаасаа нэг тийм өмнө байдаг байсан шигээ байхаараа байсан л гэсэн. Арай амьдралт чинь өөр зүйлүүд ялангуяа энергитэй холбоотой өөр тийм талын зүйлсүүд ингээд илүү холбогдож ирсэн. Тэгэхээр бид нар нөгөө нэг энэ авшиг ертөнцтэй хийсэн гэрээгээ таньж мэдээ тэрийгээ хийх ёстой юм хийж иж бид нар одоо их наснда илүү одоо сайн төрөл авах юм эсвэл бүр одоо авшиг ертөнцийн хүлээснээс ангижрах юм ингээд дараа нь шнэ зүйлүүд одоо яригддаг байх нь. Тэгэхээр ерөөдөө бидний угаасаа хамгийн гол ирсэн учир шалтгаан маань бол тэр зорилгоо л олох гэсэн. Тэгэхээр таны хувьд бол ингээд одоо болоод явж байгаа процессууд чинь хэрвээ маш одоо хүнд хэцүү байх тусам та тэрийг ойлгохгүй яваад байна. Тэгэхээр ойлгохгүй байх тусам энэ зүйлүүд бүр илүү хүндэрсэн таны амьдралд илүү гүн гүнзгий том асуудлууд тасралтгүй гарч ирнэ. Хэрвээ та энэ буюу дотоод зүүн сүнгаа илүү сайн сонсоод хийх ёстой зүйлүүдээ ингээ илүү хийгээд ингээд яваад байх тусам илүү ингээд ойроор ухаарл аваад яваад байх тусам та нэгсэндээ маш сайн ингээд дээшээ хурдан өсөж хөгжөөд танд амьдрал илүү ингээд таны хурдан шагнаад ингээд дээшээ улам хурдтайгаар явж эхэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар ойлгож ухаарах тусам хурдан дэвшилдэг байх нь. Тэрийг ойлгохгүй сонсохгүй байх тусам сүнсний сэрэлт илүү хэцүү болдог байх нэ гэсэн. За тэгээд энэтэй холбогдуулаад дотоод ташгангаа хамшиг төм маань өдрийн мэрэг болгон дээр хилээд байгаа. Домын ангид бүр та бүхний заавал суугаасаа гэж хүсэж байна. Яа түүхээр энэ ангид ерөөдөө сүнсний сэрэлт даалт хомсор энергитэй холбоотой чиглэлийн таны буюу хүн бүрийн ойлгох ёстой төр суурь бэлэг ухааны бүх мэдээлэл сургалтуудыг өгж байгаа. Тэгээд дээрэс нь яг энэ цаг үед тань маш хэрэгтэй хөзрийн мэргүүд орж байгаа. За тэгээд бяцлаглуу тас орж байгаа. Энэ цаг үед бол хамгийн чухал зүйл бас сэтгэл зүйн амар амгалан болоод дотоод сүнсний өсөлт хөгжүүлэлт гэдэг зүйлүүд яригдаад байгаа тийм. Энэ нь тань маш хэрэгтэй бяцлаглууд орж байгаа. Зүүмөр ингээд бид нар одоо амралтын өдөр бүр хамт хийдэг. За тэгээд дээрэс нь бас нэг гоё зүйл нь болохоор бүр өөрсдөө хөзрийн мэрэг хийж сурахаас гадна 100 гаруй төрлийн дамжлыг хийж сурж байгаа. Ялангуяа зөүлийн нэрхтээ төрлийн хүмүүс өөртөө ингээд янз бүрийн одоо энергийн төрлийн ингээд муу зүйлсийг өөртөө хурдан аваад иддэг. Татаад иддэг учраас тэрийгээ ингээд бид нар байн үздэг хардаг хүмүүс төр очивол үзүүлээл тэгэл дээрээс нь дахиад засал хийгээл ингээд ах бидэрт мөнгө төгрөг цаг зав хэцүү штэ. Өчигдөр бид нар өдөр тутамдаа л ингээд тааш тохирохгүй хүмүүсээс энергийн гэмтэл аваад орчноос гэмтэл аваад ингээд зөндөө нас гэмтээ явж идэг учраас тэрийгээ өөрөө ингээд хөзрийн мэргээр оншилж танаад тэгээд тэрийгээ өөрөө засдаг. Тэгээ өөрөөгөө ч төдөө 90 тойрныхаа хүмүүсийг засдаг байна гэдэг нь энэ цаг үеийн маш том скил буюу ур чадруудын нэг гэсэн. Энэ цаг үе заавал байх хэрэгтэй. Тэгэхээр маш олон төрлийн сэдвээр та ингээд энийг хийгээс орчвол таны амьдрал бүр маш хэрэгтэй, маш том ур чадвар болно. Энийг та бүр хөгжүүлээ цаашдаа ингээд хүн туслах юм ажил хийсэн ч бас болохгүй. Гэхдээ зөвхөн өөрхөн ингээд хэрэгцээндээ гэдэг шигтэй яг тэр зүйлтэй бас зориулаад мөн зорилготой зориулаад энийг
ашиглаад явах боломжтой байна. За тэгэхээр энэ ангийн та бүхэн мэдээллийг авах хүсвэл ердөө 15,000 ангигаа комент зэгт 555 гэж үчээд мэдээлэл аваад яралтай амжид бүртгүүлээрэй. Энэ ангийн үн цэн нь бол 300-400 мянган төгрөгийн сургалт байгаа. Гэхдээ яг энэ одоо цаг үед хүмүүст маш хэрэгтэй хүртээмжтэй байх үүднээс өнгөө шахам ингэж явуулж байгаа ийм одоо гоё боломжийг ашиглаад аваарай. Маш олон хүмүүс амжаад бүртгүүлсэн, хичээлдээ суугаад эхэлсэн байгаа. Та хэд маань эхний хичээлүүдэд нөхөд амжаад ороорой. Хэрвээ YouTube хаягаас үзчихвэл дотоод шунгай хам шиг пэйж хуудас руу ороод ямар ч постны комент зэгт 555 гэж үчвэл танд мэдээлэл очино. За ингээд энийг үзэж байгаа хүмүүс маань комент зэгт үргэлж би өөрт хэрэгтэй цаг үедээ хэрэгтэй мэдээллийг оршихуй ертөнцөөс авч чаддаг гэдэг гоё информашныг бичээд баталгаажуулаарай. Танартай хамгийн сайхан бүхнийг амьдралд нь хүсэн ерөөё ингээд хамтдаа 3 дахь өдрийг сонгосон хүмүүсийн мэргэлээ орцгоё. 3 дахь өдрийг сонгосон хүмүүс маань туршлагатай тавтай морил. За хамгийн ихний сэдэв бол та амьдралдаа ямар төрлийн энергийн хүмүүсийг татдаг вэ гэсэн сэдэв байна. За ерөөдөө бид нэр ингээд одоо хоёр хэлбэрээр ингэж хүмүүсийг өөртөө татдаг байна. Нэгдүгээрт бол та өөрөө ямар энергитэй нэг тийм төрлийн энергитэй үнийг өөрөө татдаг бол хоёрдугаарт одоо хүссэн үстэйгөө бид нар хэв зээгаар болдог хүмүүсийг татдаг энерги гэж байгаа. Тэр нь ямар очтой гэхээр үйлүүрээр учрах хэвээр хүнийгээ өөртөө татдаг. Тэр нь сайн учралж үйж болно, муу учралж үйж болно. Энэ нь сайн зүйлүүр болон муу зүйлүүрээс хамаарат. Үйлүүр бол өмнө насны бөгөөд энэ насны дэрэс нудам хугацааны гэдэг маш олон байдлаар үүсдэг учраас эндээс үтсэн заавал уулзаж учирч одоо зарим маш юм зовлонтой хэцүү байдлаар ингээд уулзаж учраад ойлгох хэвээр зарим сайн хүмүүс амьдралд гарч ирээд сайн өөрчлөлтүүдийг хийгээд явдаг юм зүйлүүд байдаг байна. Тэгэхээр үнэхээр зөв сайн байгаад байсан ч гэсэн хэцүү хүмүүс амьдралд гарч ирэх тийм боломжтой энэ нь таны одоо хийжсэн сөргөлөөрийн үр дагавраас үүдэлтэй байж болно гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл бид нэр шүү дээ ингээд үнэхээр ингээд нэг амьдрал хэцүү гарч ирээд ингээд тэгээд тэр харилцаа холбоонд дуусахгүй маш олон жил ингээд өөрчлөлт та зодтолцсон өөрчлөлт байвал тэр харилцаа холбооноос нэг юм ойлгож ухаараа тэрийг даван тулах хэвээр заавал байгаад байна гэсэн. Тэрийг даван тулахгүй тэр харилцаа улам хүндрээд яваад байдаг ийм талтай. Тэгэхээр одоо яг энэ үүлийн үрээс үүдсэн болон яг таны өөрийн нэрээс үүдсний яг голлсон буюу дийлэнхтэй та ямар хүнийг татаад байна гэдгийг хүзрийн мэргээр үзнэ гэсэн. За хүзэр дээр буснаар бол та амьдралд хөвчлэн гэгээлэг хүмүүсийг татдаг. Бүр маш гэгээлэг хүмүүс. Гэхдээ энэ 3 дахь өдрийг сонгосон хүмүүсийн хувьд бас яг нэмэлтээр гэгээлэг хүмүүсийг татдаг шигээ бүр шал эсрэг маш юм сөрөг хүмүүсийг буюу хойлонгийн зэрэг татдаг. Заримдаа учирсаггүй гэгээлэг хүмүүсийн амьдралдаа татаад идэг гэнэ. Яг бүр 100% тэрнийхээ эсрэг хүмүүсийг татаад идэг. Ер нь энэ дундчийг баримжилсан тэнцвэртэй хүмүүсийг татах нь бол маш тун ховор. Татсан ч гэсэн зүгээр ингээд хэсэг хугацаанд байдаг болохоос биш урт хугацааны амьдралдаа одоо ингээд хөвчлэн байдаг хүмүүс нь бол дандаа тийм хүмүүс. Иннээс болоод ерөөдөө таны амьдрал маш тэнцвэргүй байдаг. Нэг бол ингээл ерөөсөн маш хэцүү зовлонтой байнга ярьж явж байдаг эсвэл ингээд болж утгүй мэд ингээд маш хэцүү нэрхтэй хүмүүсээс болоод та маш шаналдаг, зовдөг, амьдралтай стресстэй, гундаг, готэрдэг та ингээд амьдрал хийж хүчгүй болдог ингээд ерөөдөө бол таны маш бүр шантсыг чинь сорьсон юм хүмүүс. Нөгөө талд болохоор ингээд маш гээл. Заримдаа бүр ингээд хийсвэр юм уу гэм ярьтаа ингээд хийсвэр гэмээр юм ярьдаг юм хүмүүс. Бүр энерги нь маш гоё дулаахан тэр хүмүүстэй хамт байгаа л юм байна тийм хүмүүс. Тэгэхээр энэ хоёр төрлийн хүмүүс яа таны амьдралд ингэж гарч ирээд байна уу гэдэг нь таны амьдралд тийм хоёр төрлийн зам байгаа шүү тийм. Нэг бол та ингээд маш гоё эрэг байгаад амьдралдаа ингээд үргэлж эрэг зүйлээ татдаг боломж байгаа. Гин тулд ийм хичээл зүтгэл ийм их зүйлээ шаардна, ийм зүйлийг олох хэрэгтэй гэдгийг харуулж байгаа хүмүүс бол нөгөө тал нь өөрхөн хувь зайнаас ингээд гажууд яваад ингээд илүү тийм үгдэн тийм амьдралдаа хийх ёстой зорилго хүслээс ингээд гажууд яваад тавцсан ийм болдог шүү гэдгийг харуулсан хүмүүс л гэсэн. Тэгээд тэр одоо тэр зүйлүүд ингээд дотор янз бүрийн ойлголт ухаарлууд байгаа. Тэр бүрийн зүйлийг танд ойлгуулж
ухааруулахын тулд тэр хэцүү хүмүүсийг танд учруулад байгаа. Ийм зүйлийг болдгоо байх нь амьдрал тэнгуэл хүнд ийм байдаг байх нь эндээс ийм зүйлийг ойлгох хэрэгтэй мэн гэж. Тэгвэл намайг яагаад ийм хүнтэй учруулад байгаа? Энэ хүн л болохгүй байна. Энэ л хүн зовоогоод байна гэж огт болохгүй. Тэр бүх амьдралд учирч байгаа хэцүү хүмүүсийг байгаар нь хүлээн зөвшөөрөө та ойлгох зүйлээ ойлгочвол аяанда тэр хүмүүс нэг бол явна, нэг бол тэр хүмүүс бүр өөрчлөгдөж болдог. Энийг л бид нар үлгээрийн одоо хууль гэж хэлээд байгаа. За ингээд 2 дугаар сэдв. Таны амьдралд одоо хэрэгтэй байгаа шинжилэлт юу вэ гэсэн сэдв байна. За та бол одоо бүр эргэлт буцалтгүй суралцах гэдэг зүйл рүү орох хэрэгтэй. Энэ нь юу суралцах юм гэхээр илүү сүнслэг чиглэлийн зүйлүүдийг суралцах хэрэгтэй буюу одоо аргын амьдралын зүйлсүүдийг бид нар маш их суралцаад ингээд ойлгоод яваад байгаа. Энэ хүчрийг сонгосон хүмүүсийн хувьд ч гэсэн бусад хүмүүсийг бодвол илүү их бас аргын тал дээр ингээд маш их зүйлийг ойлгосон ухаарсан хүмүүс байгаа байхгүй. Тэгээд аргын амьдралын тэр одоо гол зүйл нь баг амьдралынх нь 100% шахаг эзэлсэн тийм. Гэтэл эсвэргээрээ хүний одоо бэлэг чанар 90%, арга чанар 10% байж иж ихэд амьдралын гол суурь гэж доктортой явдаг юм хувилтай байдаг. Арга бэлэг гэдэг зүйлийн одоо хүчрэл юм байдаг бол энэ яг эсрэгээр нь явдаг гэсэн. Тэрнээс болоод таны амьдралд гарах ёстой өөрчлөлтүүд нь гарахгүй болох ёстой зүйл нь болохгүйгээр ингээд юм тэгсэн байдалд яваад байгаа ингээд маш их орцсон. Тэгээ тэр нь ингээд хаашаачгүй ингээд маш их эргэлзээний дунд таны одоогоор оролцсон. Болоод байгаа юм шиг нэ цааш гол зам чиг юм харагдахгүй өөрхөн ирээдүйдээ нэг л ихтэй болсон юм байдал нөхцөл таныг хүргээд байна гэсэн. Нэг л тааламжгүй мэдрэмж. Тэгэнгүүт та болохоор бэлэг чанар буюу энерги, даалт ухамсар, бясалгал тэг ингээд энэ сүнслэг энэ зүйлүүдийг та ингээд маш сайн ойлгож энэ чиглэлийн зүйлүүдийг суралцж иж таны арга чанарыг усад дагаад үснэ. Тэгжээж таны амьдрал дараагийн шинжилэлтүүд бас маш товч тодорхой ингэж гарч ирнэ гэсэн. Яагаад гэхээр угаасаа дэлхийн нийтээрээ яг энэ цаг үеэр тэр чигээрээ бэлэг чанарыг ойлгох тэр зүйлүүдийг ухааруулах цаг үе учраас энэ цаг үед хүмүүс болгомоор бясалгал хийдэг болсон. Энэ чиглэлийн зүйлүүдийг ойлгодог, ухаардаг. Энэ зүйлийг ярьж байгаа хийж байгаа хүмүүс нь баг илүү cool трендийг дагсан ч юм уу те. Тэгээд тэр хүмүүсийн амьдрал нь илүү гой өөрчлөлтүүд гардаг, manifest affirmation хийдэг ийм хүмүүс болчиход байна шүү дээ те. Тэгэхээр та ч гэсэн энэ зүйлийг ойлгох маш хэрэгтэй байна. Тэр дундаа бусад хүмүүсийг бодвол бүр илүү хэрэгтэй байх шалтгаан нь таны амьдралын үүрэг даалгавартай бас маш их холбоотой байна гэсэн. За 3 дугаар сэдвийн хувьд болохоор тань сүнсний сэрэлт болсон уу гэдэг сэдв байгаа. Сүнсний сэрэлт гэдэг нь юу гэхээр хүн бүрт өрөнгөсөн амьдралтыг өстой туйлын зорилго гэж байгаа. Гол зорилго буюу энэ амьдрал ирсэн учир шалтгаан. Энэ амьдралд хийх ёстой ийм хийх гэсэн үүрэгтэй бид нар бүр оршихуй ертөнцтэй гэрээ хийгээд ирдэг. Энэ гэрээнийхэн дагуу одоо бид нар бүх юмаа хийх ёстой боловч энэ нэрэд бид нар бүх зүйлээ одоо мартдаг. Гэхдээ сүнсний сэрэлт болоод тэр зорилгоо сүнснээсээ ингэж бид нар санд сэрж хийдэг бахнэ. Тэгэхээр энэхүү сүнсний сэрэлт гэдэг зүйл буюу махан биендээ би юм хийх ёстой штэ, тийм хийх ёстой штэ гэдэг тэр дотоод сануулга болж байгаа процессыг хэлээд байгаа. Энэ процесс бол танд яг одоо болоод дөнгөж ингэж эхлээд явж байна. Яг энэ хүмүүсийг сонсож байгаа үед магадгүй одоо нэгэн тоо гарсан байхгүй нэг жилийн өмнө эсвэл магадгүй бүр 10 жилийн өмнөөс танд хэсэг явж байгаад болцсон байх магадaltaй хэсэг ингэж таны бие физиологч ингэж завсарлаа, таны сүнс ухамсарчин завсарлаад одоо дахиад ингэ хүчтэй болж байгаа. Хоёрдугаар одоо ингэ энэ зүйл чинь байх магадaltaй буюу та эхний одоо хэсэг маш том тэр сүнсний сэргэлтээр дамжуулж авах ёстой зүйлээ ухаарсан. Тэгээд одоо бүр дахиад том хоёр дахь зүйлээ ингэ ухаарах гад амьдралынхаа бүр илүү дараагийн шинд гарах гад явж байгаа процесс болж байгаа магадлал бас маш өндөр байна. Тэгээд энэ одоо зүйлүүд ингээд танд маш хэцүүгээр болон одоо юм гинтийн зүйлүүдээр замун дээрс нь огт мэдтгүү ингээд зүйлүүдээр болох магадлал их байдаг. Ерөөдөө таны дотоод тухайлаа маш гарч ирнэ, таны зүүн сайн маш гарч ирнэ. Тэгээд цаанаасаа л ингээд бясалгал энерги гэдэг юм руу татагдаад эхлэнэ гэдэг ч юм уу. Тэ одоо энэ хүзрийн мөрийг сонсож байгаа ч тэр цаанаасаа юм зүйл рүү татагдана. Тэгээд тэр зүйлүүд чинь танд энэ дуртай зөв гэсэн мэдрэмжүүдийг танд өгнө.
Тэгээд тэрийн улам сонсоод ингээд хөгжүүлэх тусам таны ингээд занал чинь улам ингээд нэгдээд ойлгохтойгоо байсан зүйлүүд ойлгоод асуудлууд чинь засагтаад ингээд таны замууд улам гоё болоод ирдэг болвол тэр мэдрэмжээ ингээд сүрөөд ингээд үгүйсгээд ингэх тусам бид нар улам ингээд уруудаад болоод өөрчлөгдөх ёстой юм ингээд улам хавшлуулаад тахаар том асуудлууд улам гүнзгий болоод улам хэцүүдэж эхэлдэг. Тэгэхээр одоо ингээд тархинаас илүү илүү дотоодын зүүн совин тэр зүйлүүдээ сонсох цаг чинь гэсэн үг. Тэгжээж таны амьдралд их стомоо хийж гол үүрэг чигээ ойлгож жинхэнэ зэрлэг жинхэнэ одоо тэр үүрэг рүүгээ орчин үнэхээр тэр зүйлүүдээ жинхэнэ зорилгоо ингээд биелүүлээд магадгүй хугацаанаас өмнө энэ амьдралынхаа туршид хийхсэн зүйлээ яг энэ сэргэлтийн цаг үе дээрээ бүрэн дүр ухамсарлаж ойлгоод ингээд наан хийчвэл бид нар хувь заяа цоош нэр яг өөрөө эхлэх боломж байдаг. Тэгэхээр нэгсэндээ бид нар угаасаа ингээд өмнө наснуудыг хийсэн одоо тэр үйл үүрээ бид нар үүрээд хийх ёстой зайлшгүй хувь заяа гэж байдаг. Гэхдээ тэр хувь заяагаа үнэхээр бид нар өмнө ойлгоод одоо аз жаргалтайгаар ухаарч ойлгож чадвал заавал заавч одоо тэр удаан хугацааг тахгүйгээр жаргалтайгаар ойлгоод тэгээд дээрэс нь бид нар цоош нар хувь заяагаа бүтээх боломж бидэрт байдаг гэсэн. Тэгэхээр танд бол яг одоо маш том дахиад энэ сэрэлтийн цаг хугацаа эхэлж байгаа энэ үе дээр илүү одоо зөвөр ингэж ухаарч ойлгож энэ чиглэлийн зүйлүүдийг маш сайн хүлээж авч чадвал та зяга цоош нэрхлэх амьдралд илүү сэтгэл хангалуун байх боломжууд нэгдэж байна гэсэн. За энэ дээр нэмэлтээр хэлгээ дотоод ашиг хам шиг төм маань өдрийн мэрэг бүр дээр яриад байгаа ингээ дахин санал болгомоор нь яагаад гэхээр энэ анги бол хүмүүрээд маш хэрэгтэй анги учраас 15,000-аар маш хямднаар маш том үнцнийг ингэж нийлүүлж байгаа юм анги байгаа. Ерхэдөө одоо сайн нэрэд даасан сүнс сэргэлт нэрэд алтгам сэргээд энэ цаг үед хэрэгтэй бүх хичээлүүд мэдлгүүд өгөхөөс гадна хамтдаа зүүмээр бяцлаглууд хийж байгаа. За мөн дээрэс нь 100 гаруй төрлийн домцлыг хийж сурна. Дээрэс нь бүр хөзрийн мэрэг хийж сурна. Хөзрийн мэрэг хийж сурахаас гадна тань зориулсан хөзрийн мэрэгүүд хүртэл орох. Бүр маш цогц гоё анги явагдаж байгаа. Тэгээд маш олон хүмүүс бүртгүүлээ хичээлдээ суугаад эхэлсэн. Та одоо ороод ихний хичээлүүдэд хурж үзээд ингээд шууд орох бүрэн дүрэн боломжтой. Ганцхан явагдах юм гоё анги байгаа. Тэгээд одоо жишээлбэл ингээд бид нар энэ цаг үед ингээд энэ их сүнснээс сэрэлтэж бай. Ингээд энэ их мэдлгүүд тарах тусам төдийрийгээр бас нөгөө нэг сөрөг талын буюу одоо хараалж таах ч байна уу тийм ингээд сөрөг энергийн гэмтэл энтгээр зүйлүүд ч гэсэн улам хүчтэй болж байгаа. Тэгэхээр бид нар ингээд маш олон төрлийн энергтэй хүмүүс түнд явхад л бидний энерги гэмтчихийдэг. Сөрөг энергтэй хүний хажууд тахад л бидний энерги гэмтчихийдэг. Энерги гэмтэн гэдэг нь амьдралд шууд нөлөөлж идэг. Тэгэхээр тэр болгонд л бид нар ингээл те хүнд үзүүлээл тэрийг асуулах гал яасан бол гэж явхад цаг хугацаа мөнгө төрний хувьд хэцүү шттэ. Тэгэхээр тэрийг ингээд өөрөө үзрийн мэргээр онцлоод за тэгээ 100 гаруй төрлийн насал дамар өөрөө засчна гэдэг болвол энэ цаг үеийн хамгийн одоо чухал скил буюу тань заавал байх хэрэгтэй ур чадвар нэг ялч юм уу шүү гэдгийг хэлмээр байна. Тэр энэ цаг үед бол танд маш хэрэгтэй сургалт ялч юм уу? За сургалтандаа бүртгүүлэхийг хүсвэл таад маань коммент хэсэгт 555 гэж бичвэл та бүхэнд маань автоматар мэдээлэл очих болно. Тиймээс та бүхэн маань амжаа заавал бүртгүүлээрэй. Хэрвээ та YouTube хаягаас үзэж ивэл дотоод оршингаа хамшиг пэйж хуудас руу ороод ямар ч постны коммент хэсэгт 555 гэж бичвэл тань автоматар мэдээлэл очих болно. За тэгээд та бүхэндээ хамгийн сайхан бүхний хүсэн ерөөй. Коммент хэсэгт та нар маань би хувь заяагаа өөрөө бүтээдэг гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Мөн пэйж хуудаснаас үзэж ивэл YouTube хуудасаа заавал subscribe хийгээд дараагийн хөзрийн мэргүүдийг дор бүрэн гоё хүлээж аваарай. За тэгээд бодгоолцгаая. Тэр баяртай.